Энэ 7 хоногийн тойм мэдээлэл эхэлж байна. Засгийн газрын хуралдаанаар энэ онд хүнсний улаан буудаан 100 мянган тонн нөөц бүрдүүлэхээр боллоо. Мөн албаны нууцын жагсаалтад оруулсан 894 мэдээллийг ил болгох шийдвэр гаргалаа. Байгаль орчин дээлтэй доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн хамтын ажиллагаа эхэллээ. Түүнчлэн дэлхийн зэрлэг амьтан ургамлын өдөр тохиож Хөвсгөл аймагт Хөгсөвд 2026 олон улсын мөсний наадам 25 дахь удаага боллоо. Эдгээр мэдээллийг энэ 7 хоногийн тойм мэдээлэлтэд бэлтгэн хүргэж байна. Эхний мэдээ хүргэе. Засгийн газрын 5 гарагийн ээлжид хуралдаанаар энэ онд хүнсний улаан буудаан 100 мянган тонн нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол Улсын ерөнхий сайд Монголын тариаланчдын үндэсний холбооны удирдлага болон тариаланчдын төлөөлөлтөд уулзаж салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцсон. Уулзалтаар олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор стратегийн бүтээгдэхүүн болох улаан буудай, хүнсний ногоо, жимсгний тариалалтыг дэмжихэд засгийн газар онцгой анхаарахаа илэрхийлсэн юм а. Энэ үрээнд татварын доктортой орчин бүрдүүлж улаан буудайн дотоодын зах зээлийг хамгаалах бодлого хэрэгжүүлэхээр боллоо. Тариаланчдын зүгээс хүнсний улаан буудай, хүнсний ногооны урамшуулал болон бордооны хөнгөлөлтийн санхүүжилтийг хаврын тариалтаас өмнө шийдвэрлэх, тариалангийн технологид хугацаанд шатах тослох материалын хангамжийг тасалдуулахгүй байх, мөн техник тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодисыг гайлын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх санал тавьсан байна. Энэ онд улсын хэмжээнд нийт 633 мянга талбай тариалт хийж 474 мянган тонн үр тариа, 273 мянган тонн хүнсний ногоо, 287 мянган тонн малын тэжээл, 69 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн байна. Мөн хаврын тариалтад зориулж 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлтөө зээлийн хүүгийн татаас олгохоор шийдвэрлэжээ. Дараагийн мэдээг хүргэе. Засгийн газрын ээлжид хуралдаанаар төрийн байгууллага албан тушаалтнууд мэдээллийг хэд хөргөн хүрээнд албаны нууцанд хамааруулж ирсэн байдлыг цэгцлэгээр шийдвэрлэж 894 мэдээллийг ил болгохоор шийдвэрлсэн байна. Энэ үрээнд төрийн нууцын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж улсын хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Хуулийн нэрийг төрийн болон албаны нууцын тухай хуулиас төрийн нууцын тухай хууль болгон өөрчилж зөвхөн төрийн нууцтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа төрийн болон албаны нууцын тухай хуульд салбарын болон төрийн байгууллага бусдад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг албаны нууцад хамааруулахаар томьёолсон нь төрийн байгууллагаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэд хөргөжүүлж мэдээллийг явцсан ашиг сонирхлоор нууцад авах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул албаны нууцтай холбоотой зохицуултыг бүхэлд нь уг хуулиас хасахаар төсөл тусгажээ. Төрийн нууцын тухай хууль батлагдсанаар Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажуулсан түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх хангагдах суурь нөхцөл бүрднэ. Шийдвэр гаргалт хариуцлагатай ил тод нээлттэй байх, төрийн үйлчлэгээ түргэн шуурхай, хүн суртлаас ангид байх зарчмын хэрэгжилт хангагдаж, авилга албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлэх юм а. Ингэснээр төрийн байгууллага албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцолж байна. Дараагийн мэдээллийг хүргэе. Чингис хаан үндэсний музейд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, соёл спорт, аялал жуулчлал, залуучдын яам болон Монголын байгалийн өв сан хамтран байгаль орчин дээлтэй доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гар үсэг зурлаа. Санамжчгийн хүрээнд талууд доктортой аялал жуулчлалын бодлогын баримт бичгийг хамтран боловсруулах, эко аялал жуулчлалын жишг загварыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, тусгай хамгаалалтай газар нутгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, нэг удаагийн хуванцрын хэрэглээг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хамтын ажиллагаа нь байгаль хамгааллын үр нөлөөг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын доктортой хөгжлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм а. Жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдөр тохиодог дэлхийн зэрлэг амьтан ургамлын өдрийг энэ жил эмийн болон анхлын үнэрт ургамал, эрүүл мэнд өв соёл амжиргааг хамгаалах нь урайндор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле 2013 онд зарласан бөгөөд 1973 оны 3 дугаар сарын 3-нд батлагдсан зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн ойтой давтцдаг.
Дэлхийн олон оронд хүн амын дийлэн хэсэг нь уламжлалт хангах ухаанд тулгуурлан анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа бөгөөд эм үнэрт ургамал нь орчин үеийн эмийн үйлдвэрлэлийн чухал их усүр хэвээр байна. Үүний зэрэгцээ эдгээр ургамал нь экосистемийн тэнцвэрийг хадгалах, хөрс хамгаалах, тоос хүртээгч амьтдын амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч амьдрах орчны дороотол, хит ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр олон төрлийн ургамал устдах аюулд орж байгаа тул хамгаалах, тогтвортой ашиглах шаардлага улам бүр нэмэгдэж байгаа нь дэлхийн нийтийн анхаарах асуудал болоод байна. Мөн энэ 7 хоногт Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн өсөж хөгжсөний 113 жилийн ой тохиоллоо. 1913 оны 3 дугаар сарын 6-нд шинэ тойл бичиг сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын эхлэл болсон түүхэн үйл явдал юм а. Уг сонины эрхлэгчээр их соён гэгэрүүлэгч Цэвэн ажиллаж байсан. Түүнийг Монголын сэтгүүл зүйн үндэслэгчдийн нэг хэмээн үздэг үлээ. Тус сонины анхны дугаарыг 50 орчим хуудастай 500% хэвлэн төрийн байгууллагуудад түгээж цөөн тоогоор иргэдэд худалдаалдаг байсан юм а. Харин 1993 онд болсон Монголын сэтгүүлчдийн их хурлаар 3 дугаар сарын 6-ны өдрийг үндэсний сэтгүүл зүйн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Монгол улсад өнөөдрийн байдлаар 400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж нийт хэвлэл мэдээллийн салбарт ажиллагчдын 92%-ийг Улаанбаатар хотод ажиллагчдад, үлдсэн хувийг орон нутагт ажиллагчдад эзэлж байгаа юм а. Одоо та бүхэнд улс их оронд энэ 7 хоногт өрнсөн үйл явдлын онцлог гэрэл зургийг хүргье. Дараагийн мэдээ үргэе. Хөвсгөл аймагт өвлөлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг Хөгсөвд 2026 олон улсын мөсний наадам 3 өдрийн турш амжилттай боллоо. Наадмын гадаадын 21 орны 321 жуулчин Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 10,000 гаруй иргэн зорин ирж үзсэн байна. Аялагчид мордын уралдаан, олс таталт, мөс мөргөлдүүлэх тэмцээн, сээр шалгах тэмцээн, мөсөн дээрх буухай, соёл урлагийн арга хэмжээ зэрэг 30 гаруй төрлийн үйл ажиллагааг үзэж сонирхсон байна. Иргэдэд мөсөн замаар аюулгүй зорчих зөвлөгөөг тогтмол өгсөний үр дүнд ноцтой зөрчил гараагүйг албаныхан хэлж байна. Мөсний баяр нь Хөвсгөл нуур түшгэлсэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм а. Энэ 7 хоногийн онцлог үйл явдлын тоо мэдээллийг хүргэлээ. Та бүхэн амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.